сайн байцгаана уу хүүхдүүдээ. Тусгай хэрэгцээт боловсролын Монгол хэлний 4-р ангийн хичээлийг өнөөдөр орноо. Анхааралтай байгаарай. За, өнөөдрийн үзэх сэдэв болохоор эсрэг утгатай үг. За, дараагийн слайдыг үзье. За, одоо энэ байгаа зургийг бүгдээрээ сайн ажиглаад багштаа ингээд тайлбарлаж өгөөрэй. За, энэ юуны зураг байна вэ? Бүгдээрээ хариулаарай. Нэг нь өдөр. Нөгөөх нь болохоор орой. За, дараагийнх. За, өдөр гэх үгээ бүгдээрээ дохиё. Ö-д-ö-р. За, шүн. Иш-о-н-о. За, өдөр, шүн. За, дараагийн слайдыг харъя. Харанда. За, энэ урт. Нэг харандаа нь урт байна. Нөгөөх нь болохоор яасан? Богинохон байна. За, урт гэдэг үгээ дохиё. У-р-т. Урт. Б-о-г-и-н-но. Богино. За, дараагийн слайдыг харъя. За, энэ хүн маань А дээр болохоор яаж вэ? Босцсон. Босцсон байна тий. Нөгөөх нь болохоор Б дээр суудсан байна. За, босох, суух. За, энэ аяга байна. Тийм үү? За, аяга нь яасан байна? Том аяга, жижиг аяга. Жижиг. За, бүгдээрээ харъя. Том, жижиг. За, энэ үгээ сайн чийжлээрээ, сайн тогтоож аваарай. За, энэ дараагийн зургийг ингээ үзье. Энд ямар хүн байна вэ? За, энэ болохоор тархан. Дараагийнх нь туранхай хүн байна. За, тэгвэл тархан гэдэг үгээ дохиё. Т-а-р-г-а-н. За, туранхай гэдэг үгээ дохиё. Т-у-р-ан-хай. За, энэ дараагийн зурган дээр болохоор намхан. Нөгөөх нь өндөр. За, намхан гэдэг үгийг дохиё бүгдээрээ. Н-а-м-х-а-н. За, өндөр гэдэг үгийг дохиё. О-н-д-о-р. За, бүгдээрээ энэ шинэ үгнүүдээ бүгдээрээ дэвтэр дээрээ бичиж аваад хурууныхаа үсгээр гэртээ дохино. За, тэгээ шинэ үгнүүдээ мөн чийжилж аваарай. За, харахад ингээ баг, ханилахад их юу юм бэ? Бүгдээрээ бодож жоод хариугаа хэлэх юм тийм үү? Дараагийн хаслуудыг явуулаарай. Дахиад явуулаарай. За, өдөр нь гурвалжин хэлбэртэй. Шөнө нь болохоор дөрвөлжин хэлбэртэй. Тэр юу юм бэ? За, энэний болохоор бүгдээрээ эсрэг утгатай үгийн болгоно. За, харахад ингээ багна, ханилахад их нь болохоор ном байна, тийм үү? Өдөр нь гурвалжин, шөнө нь дөрвөлжин. Энэ болохоор гэрийн өрх байна. За, бүгдээрээ тэгвэл эсрэг утгыг нь одоо олъё. Баг гэдэг юм үг байна. Энэний эсрэг нь юу вэ? Сайн бодоорой. Сайн бодож жоод хариугаа хэлээрэй. За, энэ үг маань их гэдэг үг байна. Их, тийм ээ? Их. За, дараагийнх нь өдөр гэдэг үгний эсрэг утга нь юу юм бэ? Тийм, шөнө. Эсрэг утга нь. За, дараагийн слайдыг харъя. За, зүгээр цэцэн үгийг ингээ уншаарай, бүгдээрээ унших нь. Тэгээд цэгүүн ингээд оронд нь эсрэг утгатай ямар ингээ үг байгааг нь бичнэ. Бүгдээрээ дэвтрээ гаргаад бичээрэй. За, өлсөхөд өлөн бугын ивэрн зөөлөн.
цэг 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 цагаан 5 ушуу малыг бүгдээрээ мэднэ тийм ээ. 5 ушуу мал. Тэрний хоньны төлийн болохоор хураг гэдэг байгаа. Тэрний ивэр нь юу вэ гэдгийг цэгийн оронд бүгдээрээ нөхөж бичнэ. За дараагийнх нь. За инээсэн бүхэн ингээд найз биш. Цэг 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 бүхэн дахиад цэг 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 биш. За одоо бүгдээрээ одоо энэ цэгийнх нь оронд л үг эсрэг ингээ утгатай үгийг л нөхөж бичгэнэ штэ. За тэгвэл өлсгöd өлөн буугын ивэр зөөлөн тэгвэл цадах. Өлсөх гэдгийн эсрэг нь юу юм бэ? Цадах гэсэн утгатай үг. За дараагийнх нь. Зөөлөн гэдгийнх нь эсрэг утга нь болохоор юу вэ? Хатуу. Хатуу. За инех гэдгийн эсрэг нь болохоор юу вэ? Уурлах. Уурлах. За нөхөр гэдгийн эсрэг утга нь дайсан. Тийм үү? За бүгдээрээ энэ шинэ үгнүүдээ бичиж аваад зүүр цэцэн үгээ дэвтэрдээ бичиж аваад энэ цэгийнхээ оронд бичсэн үгээ харандаагаар бичээрэй. Маш цэвэрхэн гоёор бичээрэй хүүхдүүдээ. За одоо үгийг ингээд уншиж үг үүсгэнэ. За энэ үгээ ингээ үүсгчээд бүгдээрээ эсрэг утгаар нь ингээд харгалзуулж бичих юм. За бүгдээрээ бичье. Эхлээд бүгдээрээ үеийг уншиж үзье. За эхний үе А. Дараагийнх нь Г, Өх, Гөх. Хэ, Бар, Сэ, Хай, Хан, Рих, Вах, Тах, Цүү, Ун, Муу, Суу, Бо, Сай, Сох, Хях, Ух. За энэ үгнүүд байна. За бүгдээрээ энийг сайн хараад өнгөөр нь утгыг ингээ харгалзуулж агаад үг үүсгэнэ. Үг үүсгэнэ. За бүгдээрээ бичээрэй дэвтэр дээрээ. За та нарыг сайн бичсэн гэдэгт багш нь итгэлтэй байна. За тэгвэл зөв үү буруу юу гэдгээ бүгдээрээ шалгаж ингээ үзье. За авах. За тэгвэл эсрэг утга нь юу вэ? Авахын эсрэг нь өгөх. За дараагийн үг нь муухай. За дараагийн үг нь сайхан. Эсрэг утга нь муухайгийн эсрэг нь сайхан гэдэг үг байна. За босох. Суух. За эсрэг утгаар нь хараарай. Хялбар. Эсрэг утга нь тэгвэл юу вэ? Хэцүү. За унтахын эсрэг утга нь юу вэ? Сэрэх. За унтах, сэрэх. Тийм ээ? За бүгдээрээ дохиогоо дахиад нэг удаа давтаж ингээ үзье. Авах, өгөх. Муухай, сайхан. Босох, суух. Хялбар, хэцүү. Унтах, сэрэх. За сайн гэртээ чэйжлээд дохиогоо мөн гэртээ давтаад шинээр ингээд үгнүүдээ бүгдээрээ чэйжилж аваад нэг мөр гэртээ дэвтэр дээрээ бичээрэй. За дараагийн слайд. За энэ шүлгийг ингээ уншаад гэртээ чэйжлээд эсрэг ингээ утгатай үгийг
улаан өнгөөр ингээд будаад багш руугаа зургийн дараад явуулаарай. За 2 нь саруул муухаг 2 нь онох эндүүрэх 2 цагаан хар 2 нь авах гээх нь өвөл 100 2 нь хүүтэн халуун 2 төрөх үхэх 2 нь бүтэн эвдрэх 2. За энэ шүлгийг сайн уншаад эсрэг утгатай үгүүдийн өнгөөр будаад ирээрэй. Гэртээ цэвэрхэн хуулаад бичээрэй. За энэ шүлгийг Равжа гэдэг хүн зохион бичсэн байна. За өнөөдрийн хичээл ингээд дууслаа. Анхааралтай үзсэн хүүхдүүдтэй баярлалаа.